Тэгээ эзний оршихуйд ерөөлтэй байлаа тий. Гадна байх 1000 өдрөөс эзний өргөөнд байх нэг өдөр юутай сайхан бэ. Тэгээ зүрхэнд нь Сион руу хөтлөх замууд байдаг хүн юутай ерөөлтэй вэ тий. Эзний өргөө рүү өөрийн залбирал, эсийн бүлэг тэгээ эзний өдрийн чуулган лугаа ингээд зориод гүгээд ирж байгаа. Энэ сэтгэлтэй зүрхэнд нь ийм зам байгаа байхгүй юу. Тэгээ зарим хүмүүс сүм рүү явахгүй шүү дээ. Өө яасан? Хуваараа гэдэг. Хуваараа хүн чи хуваараа хичээсэн хүн байхгүй юу? Ягаад гэвэл энэ хамт олон дотор байхыг хүсдэггүй тий. Одоо бидний дунд байхааргүй л тийм л ариун хүн шиг байгаа. Эдилио пастор хэлсэн. Зарим хүмүүс тэнгэр газрын хооронд санччихсан явж байдаг гинэ. Тэнгэрт ч очиж чадахгүй, газарт ч бууж бурхны сүмд байж чадахгүй, эзний сүмд тэнгэр газрын хооронд санжигнаа л явж байдаг. Тэг өнөөдөр энэ хүмүүс яг эзний оршихуй дотор те эзнийг өргөнд байж байгаа байхгүй. Зарим хүмүүс онлайн хуваараа гэртээ. Тэгээд нөгөө бас Карл Густав хэлсэн шүү дээ. Та гэртээ байж хахад эзэн Иесус сүм рүүгээ л явчихдээ шүү гэж. Учир нь Иесус бол чуулганы тэргүүн. Амен. Тэргүүн гэдэг чинь энэ шүү дээ. Бидний тэргүүн. Таны тэргүүн хаана байна? Та энэ газар ингээ хүрээд ирсэн чинь толгой чинь шкафн дээр дэрэн дээрээ байж гэнэ эсвэл өглөө. Та тэгээ сүм рүүгээ тэргүүн чинь ингээд толгой чинь дэрэн дээрээ үлдсэн үгүй үстэй тий. Энэ үргэлжил хамт байж байдаг. Тэгээ Есүс эзэн чуулгантайгаа л хамт байдаг. Ягаад гэвэл Есүс тэргүүн нь харин бид бол бие. Тэгээ тэргүүн биднэрт тушаал өгдөг. Яг л энэ биеийн бүтц тийм шүү дээ тий. Бидний одоо төв удирдлагын гол төв нь юу юм? Бидний амьдралын тарих шүү дээ. Тийм үстэй. Тарих. Ийшээ хар, ийшээ битгий хар. Энийг ав бидэнд удирдлага өгөхөд бид хийж байгаа тий. Тарих маань тийшээ явъя гэхэд явж байгаа. Яг түүнтэй адилхан бидний тэргүүн болсон Есүс бүү завхаар эцэгхэн хүндэл сайн мэдээг тунхагл бусдыг уучлчих, хайрлчих. Эзэн бидэнд ариун Библийн үг сургаалаар ярьдаг баг. Есүс эзэн бурхан Библиэс гажууд хизээч ярихгүй. Энэ Библиэлд бичигдсэн бүх үг сургаалыг тэр бидэнд өгсөн. Тэгээ бид унших ёстой. Тэгээ бидний одоо амьдралын төв удирдлага маань тийм үү? Энэ үгээр солигдох ёстой. Өмнө нь бол бид нар маш буруу зүйлээр удирдуулж ирсэн. Бидний бодол санаанд мөнгөтэй бол чи тэгэл амьдралыг хашраана. Чи эрх мэдэл төрчих юм бол за тэгэл чи ёстой хэн нэгэн бидэрт маш буруу муухай. Чи эр хүн байвал бай гэж хүсвэл чи уух ёстой. Чи арх амсдаггүй бол чи эр хүн биш. Бараг хүнтэй унтаагүй бол эр хүн биш. Элдв янзын шал буруу худал ойлголт бидний тархинд өгсөн. Тэгээ бид яг тэрүүгээр удирдуулсан. Яг вирусцсан юм шиг. Ер нь л вирустэй байсан л да. Гим нүгэлэгдэг вирус. Тэгээ энэ вирус бидрийг удирддаг. Вирус чинь програмтай болцсон. Удирдлага хяналтын систем. Тэгээ бид нар эндээ өгөгдсөн тэр ёрын муухай бодлуудаар л ярьж үлдэж ёрын муухай замаар явцсан. Ичгүүр, гутамшиг, хийхсгүй зүйлээ хийгээ амьдрцсан. Харин одоо бид нар Христ Есүст буруу явж яснаа ойлгоод бид нар оюун бодлоо. Яг л вирусцсан тэр програмыг делит хийгээд тийм ээ? Вирусны хүчтэй програмаар устгаж байгаад, вирусыг устгаж байгаад шинээр дахиж програмыг цоо шинээр хийж байгаа шиг Есүс бидний оюун санаатай тэгж ажиллаж байгаа. Вирусцсан байт, бузардсан байт гэж хэлсэн байдаг. Библиэлд бол бузардсан байт. Тэгээд бидрийг Есүс загалмайн тэр бидний төлөө урсгасан тэр цусаар бидийг угаадаг. Бидийг бузар мэс чанарыг хүний бузардсан мэс чанарыг угаадаг ганцхан бодис байгаа. Энэ бол Есүсийн цус. Бид 1000 өдөр саунд ороод энэ дэлхийн хамгийн сайн савнгаар бие угаагаад толгоогоо угаагаад ч бидний энэ доторх байгаа вирус тэр бузардсан бодол санаа хязгаарч өөрчлөгдөх. Зөвхөн Есүсийн загалмай дээр урсгасан цусаар бид гим нүглээ гимшин залбирахад Христийн цус бидрийг угаадаг. Бузар мас чанараас цэвэрлэдэг. Тэгээд одоо бид нар энэ үгийг уншдаг. Одоо энэ тархинда бид нар нөгөө нэг мөнгө, эрх мэдэл, өөр юу эдийн тий тэр бүх зүйл амьдралын утга учир гээд тэгээд одоо тэрүүгээрээ удирдуулж
мөнгөтэй болохын тулд одоо хэн нэгэн бол мөнгөтэй байвал эрх мэдэл төрхийн тулд хэн нэгэн гэж ойлгосон бол одоо тэрүүндээ хүрэхийн тулд нөгөө мөнгөө олж авахын тулд эрх мэдэлтэй хүрэхийн тулд хуурна, мэхлэн, хулгайлна. Ёстой хүн алчихгүй бол гэж ёстой бүгдийг хийхэд билэн. Баригдчихгүй бол хинт ч бараг бөхсөө бие үнэлэхэд билэн. Магадгүй зарим нүр яад хүн хаална, баригдахгүй бол хүн хаална гэж яагаад тэр бозромог хийдэг хүн ч байгаа. Яагаад гэвэл мөнгө, эрх мэдэл бол ёстой бүх юмгээ ойлгоцсон. Тийм учраас тэд хожим аимшигтай ял шүүлтэнд очих бол. Тэдний очих газар Библиэд маш тодорхой байсан. Энэ бол мөнхөд асаж байгаа галт нор юм. Энэ бол там юм. Тамд орсон хүн тамийн галд шатаж тарчилж байх та. Тамийн амьтанд тамлуулж байх та. Тамийн хүчил хөхөр түлэгдэж байх та. Үххий гэж хүсвэж үхэж чадахгүй гэж байгаа. Яагаад гэвэл там бол мөнхийн тарчлал. Үхсэн байгаа л тэр там бол мөнхийн үхэл. Харин Библи бидрийг энэ аимшигтаа хараал, энэ аимшигтаа гим нүглийн хараал шүүлтээс шийтгэлээс чөлөөлөхийн тулд Бурхан бидрийг өөрчлөгдөхийг хүсэж байгаа. Тийм учраас бидний зүрх сэтгэл бузардсан мэт, вирусцсан мэт зүрх сэтгэл оюун бодлыг угаахаар тэр цус урсгагдсан, тэр ариун цус урсгагдсан. Энэ цусаар нүглээ угаа гэж хэлж байгаа. Тэгээд нүглээ угаагаа зогсоохгүй одоо программыг одоо удирдлагын энэ төв энд оюун бодлоо өөрчил. Энэ үгийг суулга, унш. Тэгээд амьдрал тандахтаа хань ижил үр хүүхэд тийм ээ ямар ч харилцаанд за Библи юу гэдэг үлээ гэж. Библи юу гэдэг үлээ гэж бодно. Урд нь бол та өөрийнхөө зуршлаар өөрийнхөө бодлоор бол доромжлол хараагаал зүхэл ёстой гарчин яваал хам хараалыг хилж байгаа л дуусгадаг байсан одоо хүн одоо болсон. Та угаагцсан. Та одоо оюун бодлоо хайрлах, уучлах, хүлцэх, дэвжих, мууг муугаар биш, мууг сайнаар дийлэх. Эсвэл маш эрүүл ухаанаар ярилцах. Уурлах юм гарна. Харин уурлах үед нүгэл хийж болохгүй гэдэг тушаал энд өгөгдсөн. Одоо энийгээ би дийшээ оруулаад энэ оюун бодолтой зүрхэндээ бүх харилцаанда Библи юу гэдэг вүлээ? Есүс юу гэж сургалаа гэдгийг бодож үлдэнэ гэсэн үг. Амен. Бид цоошин програм суулгаж байгаа шиг. Тэгээ бид энийг хүлээж авчвал одоо бид өөрчлөгдсөн хүн болж байгаа. Шинэ бүтээл дотор алхаж байгаа байхгүй. Та нар хэлэхгүй шинэ бүтээл дотор алхах. Амен. Дэрэгдэхүн дээли шинэ бүтээл дотроо та алхаж байна уу гэж асуугаарай. Зарим нь ийм асуултанд жоохон ичих байх. Юу хэлээ гэдэг. Гүрийгэд хажуу тишээ хүнлүүг харахгүй урагшаага гүрийгэд суугаад байгаа. Зарим нь жоохон ичгүр мэдрэх байх нэрээ. Тэгээ бид нар дэрэгдэхүн дээл бити санаа зовоо өөрчлөгдөх бол процесс гэж болж бас хэлчихгүй. Үйл явц гэж. Үйл явц. Бид нар ид чидтэй юм шиг ойлгодог байсан. Анх нөгөө угаасаа бид нар нөгөө шашин маань биднэрт ийм одоо юр бусын ид чидийн юмыг биднэрт ингээд дандаа сургацсан. Одоо Христ итгэв бол хизээж өгөхгүй гэж ойлгож ирсэн үе байлаа шүү дээ. Хэвээ буудуулаач өгөхгүй. Мөнхөд амьдрах юм шиг. Гэтэл хизээч өгөхгүй мөнхөд амьдрна л да. Гэхдээ энэ бие махбод нь үхэн шүү дээ. Гэтэл бид нар энэ бие махбодоор одоо өстө нэрэ яг Америкийн нөгөө Рембо Шварценеггер шиг та буудуулаад идэг өгөхдгүү өстө нэрэ ийм л болчих юм шиг бодоод исэн чинь үгүй юм бэлээ. Энэ бие маань өгөх юм бэлээ шүү. Энд чинь нүгэл үлдсэн тий. Одоо ингээд хязгаартай бидний өмсөж байгаа энэ бие. Энэ бол хувцас шиг бид нар хуучин хувцсыг талиа ичдэг штэ. Тэгээ шинийг өмсдөг шиг энэ бие маань нүглийн улмаас үнэхээр үхдэг болцсон. Ялдарч завхарцсан. Энэ биеийг тайлна. Үхлээр дамжуулан ашгүй нэг юм тайлаад цоошин алдрын биеийг өмсөн. Тэр бол ямар ч нүгэлгүй тэр ариун цоошин үн мөнхийн биеийг өмсөн. Амен уу? Тийм учраас хурдхан шиг заримдаа тайлмаар санагддаг шүү дээ. Хурдхан шиг тайлаад тэгтээ хийх юм байна. Амен. Есүс биднийг хийх юм байгаа учраас энэ дэлхий дээр үлдээсэн. Миний чамаар хэлэх зүйл байгаа. Чиний хийх ёстой ажил байна. Энэ дэлхий дээр төр зур амьдрахтаа охин минь хүү минь жоохон төвччих. Миний сайн мэдээг бүх бүтээл төр гэдэг. Амен. Итгэдэггүй аав ээж ах эгч дүүс анд нөхдөө авраатах. Тэр шоронд байгаа тэр алуурчныг өөрчлөөдөх. Тэр биеэ үнэлж явж байгаа тэр хүмүүсийн жигшдэг тэр янхан дээр очиод.
очиод сайн мэдээг тунхаглаад байгаа. Бид нар хийх ёстой юм байгаа. Дэрэгт хүндээ бас дахиад хэлдэг. Танд хийх юм байгаа шүү гэж. Та хэлэхгүй тийм ээ, надад хийх юм байна гэж хэл. Амен. Халелуя. Хувь хийжсэн хүн бусдад маш их өгдөг хүн болдог. Та урд нь хувь хийжсэн хүн байсан уу? Таны хувь тавилан юу гэж? Та бусдын төлөө маш их зүйлийг хийх ёстой хүн байхгүй. Тийм учраас сатан таныг яг тэр хувь тавилангийн чи эсрэг таныг яг тийм хүн болгоцсон байсан. Харин таны жинхэнэ хувь тавилан дуудлага бол бусдын төлөө бүр далай шиг сэтгэлтэй гэж ярьдаг шүү дээ. Яг бурхан шиг, Христ шиг ийм бусдыг багтаасан тийм хүн уг нь байхаар та төрсөн. Гэтэл энэ бүхний эсрэг сатан ажилласан байхгүй. Та маш их бүр дэндүү харамч хүн байсан уу? Бүр ёстой нэг ийм үг хэлчихээд хуучлаар. Новшийн харамч гэл. Бүр дэрэгт хүлүүгээ хардаа тийм хүн байсан уу? Асуута. Байсан бол шудрах штэ. Гэл. Таны дуудлага юу гэж? Яг үнэндээ бол та бурхнаар та бүтээгдэхдээ маш өгөөмөр бүр танаас болж бүр үндэстэн ерөөгддөг тийм хүн байхаар та төрсөн байхгүй. Харин сатан яг энэ чинь мэдж байгаа учраас таныг бүр хамгийн арчаагүй харамч нэгэн болгоо новшин харамч болгочих жоохгүй таныг. Харин та одоо оюун бодлоо юун дээр тавь гэж өгөх гэдэг дээр тавь. Өгөл 11-ийг бүр өгөөмрөөр эзэнд өргөөд эхэл. Тэгээд бүр өгөхийн төлөө бизнес эхлэв. Өгөхийн төлөө ажиллаа хий. За тэр үед эзэн танд огторгын сайхан сан хөмөргөө нээж таныг ерөөл төрөх бүх боломжийг өгнө. Энэ бол эзний үг шүү. Би өөрөөсөө зохиож хэлээгүй. Малах номны 3 дугаар бүлгийн 8-аас 10 дээр энэ тухай бүр та нар өгөх юм бол би та нараас тэр цөлмөгч ядуурлыг бүх бүтлгүүтэл дампуурлыг бүгдийг зайлуулж агаад би тэнгэрийн цонхоо нээж байгаад огторгын сайхан сан хөмөргөө чиний дээр онгоолгож нээж өгж байгаад чиний гарын үлсийг би өрөөл. Амен. Тэгээ эзэн надад бүр өгөхийн тэр нууцыг надад ойлгуулсан. Гэхдээ зүгээр нэг ид чид чиг ойлгодгүй юм байлээ шүү. Би ид чидийн тухай яриаггүй. Мухарсгийн тухай яриаггүй. Бүх юм автоматар болчдөг биш. Харин би энийг ойлгохын тулд өөрийнхөө харамч. Би өөр харамч байгаагүй шүү дээ. Зүгээр нэг харамч байгаагүй. Хүнээс дээрэмдэж авдаг байсан шүү дээ. Хүний юмыг харамч хүн чинь бас намайг бодвол бас гайгүй шүү. Би тэр новшийн харамчуудаас илүү бүр ёрын муухай дээрэмч бүр хүний юмыг авдаг байсан. Тэгчээд тэрүүгээрээ бахарх оо сайхан. Бурхан минь гэж. Үнэхээр нэрээ амар. Гэтэл эргээд харсан чинь сатан үнэхээр бусдад өгөөмрөөр өгдөг хуваалцдаг хүн болохоор намайг эзэн дуудсан байхад сатан яасан гэж намайг бусдаас дээрэмддэг булаадаг хүн болгоцсон байсан. Отгаах бостой. Отгаа пастрыг би оюутан байхад нь дээрэмдэж исэн гэж боддоо. 17 та бацсан. Отгаахыг оюутан байхад Сүхбаатарын нэрмжит цалинтай оюутан байхад хөөрхөн амтай оюутан хүн чи өлсөн шүү дээ. Борцгондоо явж яхад борцгоны мөнгөнд дээрэмдсэн байгаа байхгүй. Бурхан минь. Тэгээ отгаах манай чуулганд ирсэн бас нэг хүнтэй нөхөрлөөд гэрт нь хонж явахдаа ярилцсан чинь дарханд сурж ясан хүн байна гэж нөгөөх нь бас. Чи энэ нарааг мэдэх үү энэ ч одоо юу гэсэн гэлээ. Чи би тэгсэн. Чи 22-ын нарааг тань нэстэй. Тэр полд би дархны барилгын техникумд байсан. Тэр өөрөө полд сурж байсан. Яг эдний байрны наан цаана хоёр байхгүй. Тэгээ чи нарааг тань нэстэй 22-ын нарааг тань. Би нэг 3 дүүргээ алдчих чи бол дээрэмдүүлж явсан да. Харин тий би 5 дүүргээ өгсөн гэсэн. Тэгээд дээрэмдүүлжсэн хоёр нь одоо ингээ нэг сүмд. Тэр 3 нь учиртай 3 толгой гэдэг шиг одоо. Өөр хэлмээр юм байгаа юм уу? Яг сая нэг Ариунагийн юунд пасторч яваад ирсэн нэг тоглолтыг дарханд Ариунагийн тоглолт болоод тэгээ тэн дээр бас
нэг дархны пасторууд ингээд хамт үйлчлээ зогсож байсан. Тэгээд та юу н хаанаас гарч ирсэн ямар ухшилтай хүн бэ гэдэг хүмүүс намайг сонирхоод би дарханд сурж исэн гэд. Тэгтээ сурахтаа их сонирхолтой сурж исэн. Би нараа өстөртэй учирцсан гинэ. Тэгэхээр нараа өстөрт би дээрэмдүүлж явсан юм а гэж ярьсан байхгүй. Тэгсэн чил инээгээд байсан. Тэгээд ер нь альва юм айгу сонин тий. Ингээд амьдрал дээр бид нар Есүс Христэд итгээд эргээд амьдралд айгу ингээд хутгалдаж байсан хүмүүстэйгээ заавал сайн мэдээ болж, амьд захиа болж тэр хүмүүсийг авчирдаг юм байна. Та авчрахгүй ч гэсэн тэр хүмүүс таны амьдралыг хараад ингээ хүрээд ирдэг. Тэгээ та Христ дотор цоошин бүтээл шүү гэдэг дөрвөн пастор дунхаглаж байгаа. Тэгээд би яг ингээ анх бас ингээ цуглаан удирдаад гараад ирсэн. Удаач байсан чи цуглаан удирдуулахыг яг хүсдэггүй юм байна. Бурхан хүсээд идэг муу сүнс. Би гарч ирээд халелуя гэдгийгсэн чи надтай шоудчихсан хоёр хүүхэн суужсэн гэвдээ. Дотор пал гэж явцсан. За энэ одоо сайхан удлаа авч яана гэж бодож байгаа багтаа гэж харж чаддгүй. Тэгээд яг ингэнгүүт нөгөө тий Коринт номны 5:17 харахтун чи Христ дотор цоошин тулсан байна. Хуучин өнгөрч цоошин болсон. Тэгээд яг тэр би Есүс Христ итгээд нүглийг Есүс загалмаа дээр хатцсан шүү дээ. Би одоо дахин нүгэл бодоод байх шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд тавхаглаж байгаа байхгүй. Тэгээд дараа нь очиад хүүе сайн уу гэл тий. Яг таньж байгаа юм ч угаасаа тий. Тэгээд танихгүй байвал ястаа шок болно үстэй. Энд ч одоо Есүс итгээд ямар сонирн болцсон, гэгэнтэн болцсон юм гэхэлгүй. Тэгээд уулзаад гар бараад ястаа зөв гарцраа ирсэн байна. Ингээд халелуя. Тэгээд манай цуглаанд ингээд явж байгаа байхгүй юу тий. Тэгээ яваад ингээд айгуу гоё Христ дотор цоошин бүтээл. Тэгээ тэр хүмүүсийн ч гэсэн амьдрал бидний амьдрал хамтдаа өөрчлөгдөж ингэж. Тэгэхээр ингээ гэрчлэх юм бол амьдралд ингээ хамт явсан, зодуулсан, хулигдуулсан гэл янз бүрийн хүмүүс ингээл ирцэн тий явж яадаг, хамт байж яадаг тий. Тэгээ ямар санда зүгээр яг манай Эрдэнэтэд хамт барилдаж явсан аймгийн зам нараа гэд ах энд ирцэн. Тэгээ мэдээж сүм чуулган дотор групп дотор байгаа болохоор би ярьж байгаа пан нараа гэдэг ихгүй ах юм аа. Өвс айгүй ингээл хотлоо ярьдаг. Тэгээ тэр ах маань хүрээд ирцэн. Тэгээ тэр бизнес байхдаа бүхчүүдийг айгүйх ингээд дэмждэг байсан ах маань ирчээд. Тэгээ ингээд байгаа байхгүй ах маань. Нэг шинэ ирсэн яг шашиндаг итгэж. Өө одоо ингээд гадаа та. Оги острсон эдс авчихна. Хөөрхөө. Тэгээд би бүр хүй тэгж болохгүй. Тэгсээр байгаад одоо шал өөр болчихж байгаа байхгүй. Манай хүлгээ ах маань одоо ингээд хончлоод тий нараахыг ингээд дагуулж явж байгаа. Тэгээд ах маань ингээд яг тийм шашинлаг итгэлээс одоо сур мэдлийн хичээл суугаад ингээ өөрчлөгдөд ингээ үнэхээр гайхамшигтай хичээллүүд чуулган дотор байгаа. Тэгээд баярлаа. За тэг Христ итгэл гэдэг бол те бид нар Христийн ариун загалмайн тэр ариун цусаар зүрх сэтгэл оюун бодлоо угааж цэвэрлээд бузар мэс чанараасаа угаагдаад гимшил дотор Христэд итгэх түүний ариун загалмайн цусанд итгэх итгэл дотор нүглээ угааж. Тэгэд одоо бид нар энэний дараа одоо бууны сумаарч буудаад үхэдгүй тийм үхэшгүй мөнхийн кошо болохгүй энэ биеэрээ. Харин бид нар энэ үгийг одоо суулгах хэрэгтэй. Энэ Бурхны үг сургаалын дагуу амьдрахтаа зүрх сэтгэл оюун бодлоо бид өөрчлөөд хуваа хичээсэн хүн бусдад өгөөмөр өгдөг. Энэ бол Христ итгэл. Ингэж өөрчлөгдөж Христийн үгийг дуулууртаа дагдаг. Тэгээ миний хувьд бол отгой хахаас 3 төгрөг авч ирсэн ч харин одоо би Христ дотор отгой хахад бүр сайн дураараа дээрэмдүүлж авах үстэй. Отгой хах бол надад сайн дураараа биш шүү. Дуртай дургу дээрэмдүүлэл 3 төгрөг өгөө явсан. Харин одоо бол би сайн дураараа отгой хахад дээрэмдүүлж байгаа юм чинь тий. Тийм биз дээ тий. Сайн дураараа бүр баяртайгаар дээрэмдүүлнэ шүү дээ. Урамтайгаар. Тэгээ бид нэр ийм хүмүүс болдог. Тэгээ бид нэр одоо таны хувьд хамгийн сул дорой зан чанар юу вэ? Тэр бүхний эсрэг зан чанар нь таны дуудлага байдаг. Даниэл Го гэж одоо нэг солонгос ах пастор байдаг. Тэгээ тэр өөрийнхөө
түүхээр өөрийнхөө бурхнаас авсан тэр амьдралаараа хувь тавилан гэдэг ном бичсэн байна. Хувь тавилан. Тэгээ тэр ахын тэр номын гол санаа юу исэн бэ гэхээр тэр өөрөө ээрүү гацаа хүн байсан. Бүр хараа бүр ярих гэж ингэж ярьдаг байсан гэж байгаа ч бүр айгүй хэцүү. Тийм учраас энэ хүн чинь нөгөө хаанч ажил хийгээд явхад маш хэцүү болчихж байгаа байхгүй. Тэгэн гутал энэ хүн өөрөө ямар мэрэгжил сонгосон гэж та нар бодож байна. Ээрүү гацаа хүн сонгох ямар мэрэгжил вэ? Математикийн багш болсон. Ярих шаардлагагүй шүү дээ. Зүгээр самбар дээр тоо биччихэл бодгээл хэлж чинь. Бодгээ биччих шүү дээ. Бодох зүйл гээл юу ч ярих шаардлагагүй. Тэгэл оюутнууд бодно. Нөгөөдгийн шалган дүнгийн тавина. Юу ч ярихгүй. Тэгэл өдөржингөө тоо бичээ сууж идэг. Ягаад гэвэл одоо энэ хүн чинь ээрүү гацаа учраас энтэйг эвлэрсэн байна. Бүр энэ мэрэгжлийг сонгосон гэж та нар боддоо. Гэсэн чинь энэ хүний хувь тавилан юу исэн гэж номлох. Үндэстнүүдэд бурхны үгийг тунхаглах номлогч байсан байгаа байхгүй. Тэгээ яаж номлох вэ? Ингээд цугаад байвал хэн ч сонсохгүй шүү. Тэгээд яасан гэсэн чинь Библийн сургуульд сурсан, итгэгч болсон учраас Библийн сургуульд сурсан. За Библи уншаал, бичээл, уншаал, бичээл судлаа суугаад байдаг болсон. Шалгалтаа тэгэл тестээр өгч чинь. За тэгсэн чинь Библийн сургуульд сурж явах үед нь тэдний сүмийн пастор нь өөр тийш явцсан баг нүц. Сүмд пасторгүй болсон чинь нөгөө чи явах. Библийн сургуульд сурж байгаа ганц залуун дээрээс нь пастортаа байнга туслаад юмын зөгөөл ингээл юмын дөхүүлээл хийгснээ хийгээл ингээд яваад исэн юм байл да. Бич гиснээ бичээл ингээ яваад исэн чинь та пастрын туслах юм чинь та пастор бол гэсэн гинэ. Тэгэд эрэг бүтэн санд та номлоороо гэж сүмийн ахлагч нар, сүмийн итгэгч нар даалгавар өгсөн. Тэгэд яасан бэ гэхээр залбирлын ууланд очиж 3 хонсон гинэ. Санаа гацаагаа арилгачих гээд 3 хоног залбирсан чинь гацаа нь арилдаггүй. 3 хоног залбирлын ууланд мацаг барай залбирж яагаад ирсэн гацаа хөвээрээ тэгээд бүтэн сайны өглөө болсон гацаа хөвээрээ. Одоо яаж номлох юм бэ? Эзэн миний таал чи өөрчлөхгүй бол гэл тэгэл магтаал эхэлсэн гацаа хөвээрээ. Эзнийг магтах гэж стан нэрээ гэлгээсээр байгаа тэгэл. Тэгээ тайзан дээр гарах цаг нь болсон гацаа хөвөр. Тэгээ одоо яана. Тэгэл залбирсаар агаал тайзан дээр гараал. Нөө бэлдсэн номлоо аваад ам нэгэл ярьсан чинь төгс ярьсан гэж байгаа юм. Одоо энэ хүн номлох тастаа маш их бөмбөгч байгаа юм шиг ярьсан. Пүү тэр үг. Үнэхээр амар. Нэг ч гацаа байхгүй. Тэгээ энэ хүн ойлгосон. Хувь тавилан гэж юу юм бэ? Сатан хүний хувь тавиланг яаж хулгайлж, яаж тэр хүний хийх ёстой, амьдрах ёстой амьдралаар амьдруулахгүй тулд яаж хүнийг тэр бузар мухагаар ялангуяа хувь тавилангийнх нь эсрэг тэгж сордог бай. Та магадгүй хүмүүстэй харилцахдаа маш хэцүү ичимхий шарахтаа тийм хүн байгаа бол тэгх тусам бурхан таныг үнэхээр энэ харилцааны талбар дуутсан байдаг. Таны хамгийн хизээч чадахгүй, хизээч би энийг хийж чадахгүй гэж байгаа яг тэр зүйл чинь таны хувь тавилан байж байгаа гэдгийг л энэ хүн хэлээд байгаа байхгүй. Тийм учраас та нар залбир. Одоо нүглээ угаагаад зүрх сэтгэл оюун бодлоо Христийн цусаар цацуулан угаагаад одоо энэ үгийг зүрхэндээ оюун бодолтой өрдөөсөө бод, тунгаан бод энэ үгийг л оруул. Тэгэл Библи юу гэлээ? Миний хийж чадах зүйл биш. Харин эзэн өнөөдөр өглөөний чимээгүй цагийн үг нэг ийм үг байлээ шүү. Бурханд бүх юм боломжтой гэдэг. Унсан юм байна уу? Бүгд хамтдаа тэр ишлэгийг хар. Өнөөдөр өглөөний ариун Библи ап тэр яг энэ үг байсан шүү. Лук 1:37.
За. Бурханд боломжгүй юм нэгч байхгүй гэж хэлсэн байна. Лук 1:37 дээр. Бурханд боломжгүй зүйл нэгч байхгүй. Тэнд ямар тохиолдолд хэлсэн бэ гэхээр Мария хинтээч ямар ч эр хүнтэй ойртож үзээгүй онгон ариунаараа байгаа нэг Израилийн ёс журамтай ариун эмэгтэй байсан. Тэр гэрлэх гэжсэн. Гэхдээ тэр бэлгийн харилцаанд ороогүй байсан. Яагаад гэвэл Израилийн хуулиар бол хүн гэрэлж байж л гэрэлсэн тэр шөндөө тэр нэгтгэн эхнэр нөхөр хоёр харилцаанд ордог. Ингэж гэрэлсэн гэдгээ баталдаг. Эхнэр нөхөр гэдгээ баталдаг. Бэлгийн харилцаагаар. Тийм учраас тэр хараахан гэрлээгүй байсан учраас сүү тавьсан ч онгон байсан. Гэтэл Тэнгэр элч хурж ирээд чи Хевлидээ үртэй болно гэхэд энэ эмэгтэй гайхсан. Би эр хүнтэй хизээж ойртож үзээгүй. Одоо сүү тавьсан залуутайгаа ойртож үзээгүй. Яаж? Гэхэд Тэнгэр элчилсэн. Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. За та нар хэлэхгүй бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Та боддоо онгон бүсгүй жирэмсэлсэн байна. Хүүхдтэй болсон. Гэтэл хүн төрөлхтний шинжлэх ухааны хувьд биднийг төрүүлсэн ээжүүд бүгдээрээ бидний аавуудтай бэлгийн харилцаанд орсноор бид олддог. А гэтэл бурхан боломжгүй боломжтой болгодог. Тэм учраас таны хувьд хизээч боломжгүй гэж байгаа зүйл таны хувь тавилан байдаг. Амен. Тэм учраас үүний төлөө бүгдээр хамтдаа залбирцгаая. Есүсийн нэрээр боломжгүй боломжтой болгодог ийм агуу алдрын бурхан эзэнд бид итгэж байгаа юм. Тэр бол үнэхээр агуу юм. Тэр бол бүх нэгүслийн эзэн бурхан юм. Тэр бол Яавэ. Муу сүнс үнэхээр байдаг. Чөтгөр байдаг. Тэр биднийг хүндрэлтнийг бузарлаж, хүсээгүй амьдралаар амьдруулж, хүсэх ёсгүй, бодох ёсгүй зүйлийг бодуулж, удирдах бидний мэс чанарыг яг вирустүүлэн, гим нүглээр вирустүүлэн бузарлаж, гим нүглээр, бузар шунлаар, бүхэл шунлаар, эрх мэдлийн шунал. Тэр завхаарл, сексийн гаждон, хүсэл тачаал, мөнгөтэй болох тэр шунал, мөрийтэй тоглоом, элдв янзын худал хуурмаг залмигтэй бодол санаануудаар ёс зүг үйлдэлүүдээр биднийг бузарлаж, амьдралыг минь үнэхээр устгахыг оролдог. Эцсийн зорилго нь юу юм бэ сатаны? Таныг өөртөөгөө хамт тамруулж ирэх. Мөнхийн тэр галт там руу тэр таныг чирэн орсноор бурхныг зовоохыг, шаналгахыг оролдож байгаа. Харин одоо бид нар боол биш болсон. Бид бол бурхны хүүхдүүд. Бид одоо боолын амьдралаар амьдрахгүй. Боолын амьдрал ямар амьдралыг боолын амьдрал гэж хэлдэг? Гим нүгэл. Гим нүглийн хүлээсэнд байгаа бол та завхаарлын хүлээсэнд байгаа бол та шунлаа захирч чадахгүй тэгээд шуналтаа автаал дандаа нөгөө тэнэг юм хийчдэг. Хийхсгүй юм ярьчдаг шуналтаа автаал. Юм бол ажлаа зүгээр хийхгүй яаж надад ашиг ямар ашиг гэж дандаа ингэж илүүг унгаах гэж ингэж оролдог бол та боол байна гэсэн үг. Та бол боол айлтгий болж нүглийн бол яг боолоо сатан тэр шунлаар нь захираад байгаа байхгүй. Та урлаглаарэ хараал тавиад урлаглаарэ явлаа гэл тэгэл нөгөө хамт олноосоо яваад өгдөг. Гомддог. Та боол юм байна. Сатан таныг яаж боолчлохоо мэдсэн. Таны сул тал юу вэ гэдгийг мэдсэн. Энэнийг бол удирдахад амархан. Коноптараа л болоо гэдэг шиг гомдлын зэг дээр нэг дарчхтал гомдоол явчихдаг. Уурын зэг дээр нэг дарахтал уурлал дил бүсрээл хамаг хараал зүхэл бузар мөх хийгээд дараа нь тэгээд бүр ичээд яваад өгдөг. Зац болий. Сатан таныг удирчиж байгаа байхгүй. Нүгэл үлдэж байгаа бол нүглийн бол. Харин Есүс боолыг чөлөөлөхөр ирсэн. Хоригдлуудыг чөлөөлөхөр ирсэн. Хоригдлохлоор та нар шоронд сууж байгаа хүмүүс гэж бодож байна. Зөвхөн үгүй. Өнөөдөр энэ нарны амьдралд ч нүглийн бол хоригдл болсон хүмүүс байж байна. Та юуны хоригдл байна? Юугаар та хүлэгдээд байна вэ? Гим нүглээ гимшиж байгаад зүрхээ тэр бузар муухагаас, тэр вирусээс Христийн цусрах байгаад одоо тэрнийхээ эсрэг эзний үгийг эзэн бурхныхаа үгийг унш тунгаа чэжил энэ үгийг хэрэгжүүл яг одоо тэр бүдэрдэг процесс дээрээ бодоод за одоо хийхгүй шүү. Тэгэд ид шидийн хүчээр биш. Харин
Дуулуурын хүчээр. Та нар хэлэхгүй ид шидийн хүчээр биш. Дуулуурын хүчээр. Та үнэхээр итгэгч болсон бол одоо амьдралаа үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол Есүс таныг хараад байгаа байхгүй. За одоо намайг дагах нь. Энэ үнэхээр амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа юм уу? Эзэн таныг өрөөх гээд, таныг хүчтэйгээр дэмжих гээд, өөрт нь зүрхээ бүрэн зориулаад итгээд үгээр нь алах гээд байгаа нэгэнд эзэн гайхамшиг хийх гээд хараад байдаг. Гэтэл бид нар мухарсгээрээ л яваад байдаг. Болохгүй л шүү дээ гэл ингээл дураараа явчихдаг. Хүүхдээ хөлд орохыг одоо тесэн ядан хүлээж исэн аав ээж байна гараа өргөдөө. Хүүхдээ хөлд орохыг нь тесэн ядан хүлээгээл хөлд орохт нь бүр ингээд дэмжээл те зориуд бас алхахт нь ингээд туслаад дэмнээд алхахт нь баярлаад Христ дотор бид төрхөө болоод эзний үгийг уншиж сургаалаа сонсоод яг өдөр тутмын амьдрал дээрээ нөгөө за Библийн үглээгээд хичээж байгаа тэр хүүгээ охиноо бурхан харахтаа яг хөлд орох гэж байгаа хүүхэд шиг бурхан хараа баярлдаг, дэмжиж өгдөг, сайн байна. Бид нар бас хөлд орохдоо ундаг, гэмтдэг, тий ойчдаг, уйлдаг, өвддөг штэ. Тэр үед бид нар тэгдэг аав байна уу, ээж байна уу? За одоо дахиж хизээч бити яв орон дээр хөвчээ гэдэг аав ээж байна уу? Ямар ч аав ээж босоод яв. Би туслая гэдэг үстэй. Тэгвэл бид нар бурхны үгийг хэрэгжүүлэх гээд хичээж явахдаа заримдаа хазгаа гიშгээд халтраад ооч чинь нөгөө биелүүлж чадахгүй унана. Бурхан биднийг ойлгоно. Хүн минь хичээж байгаа, охин минь хичээж байгаа даанч барсангүй. Яг гэвэл өнгөрсөн зурсан бүр ингээд дэндүү идэгдсэн, ялдарсан, завхарсан амьдралаас эргэж ирээд хөлд орох гэж хичээж байгаа, зөвд амьдрах гэж хичээж байгаа гэдгийг бурхан харж байгаа учраас бурхан биднийг ойлгоно. Ямар ч аав ээж хүүхдээ оочход арчаагүй юм бэ гэхгүй үстэй. Хэвтжээ нанаа гэхгүй үстэй. Тим аав ээж байгаа бол ёстой солиотой байх л гэж хэлмээр энэ. Тим аав ээж байгаа бол. Харин ямар ч аав ээж босоод алах л гэж хэл. Бурхан хизээч арчаагүй чи чадахгүй байна. Яв гэж хэлэхгүй шүү дээ. Сүмээс одоо бити ирээрэй гэж хэлдэг. Тим бурхан аав байна уу? Байхгүй шүү дээ. Харин хэн бидрийг бүдрүүлж ягаад явуулах гээд байгаа вэ гэхээр нөгөө муу нэгэн чинь чамааг өнгөрсөн амьдрал чинь барьж хорих гээд байгаа ш. Нөгөө боолчлал, нөгөө хоригдол болох гээд байгаа. Тийм учраас та нар хичээ. Амен. Дэрэг түндээ хэл. Эрхчлөөн дотор алах шүү гэж. Амен. Эзэн биднийг эрүүл саруул ухаантай, бүр мэрэгэн ухаантай. Бүгдээрээ зүрхэн дээрээ гараа тавья. Бас оюун бодлоо төлөөлөө толгой дээрээ гараа тавьж яагаад. Чин сэтгэлээсээ хамтдаа хэлцгээе. Есүс эзэм нь намайг мэрэгэн ухаантай, эрүүл саруул ухаантай яг таны үгээр миний сүнс сэтгэл зүрх оюун бодол минь таны үгээр солигдох болтугай. Миний тэргүүнийг оюун бодлыг та загалмайн ариун цусаар угааж өгөөч, цэвэрлэж өгөөч, зүрхийг минь бас таны үгийг дотор минь суулгаж өгөөч. Таны үг үргэлж нүд харцанд минь байх болтугай. Миний чих сонсголд байх болтугай. Таны үг үргэлж миний аманд байх болтугай. Миний амьдрал үг үйлдэлд үг тань ямагт байх болтугай. Есүс эзэм нь та намайг хувь тавилангаараа надад бэлдсэн хувь тавилангаар удирдах өгөөч. Есүсийн нэрээр. Амен. 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 Амен.